Сайн байцгаана. Only Women нэвтрүүлгийн цааш шилхэн дугаарыг хүргэж бэлэн болоод байна. Өнөөдөр бидээ йога өрөөмийн гадаа хүрэлцэн ирсэн. Яагаад энэ газрыг сонгосон бэ гэх юм бол йог дотор маш олон төрөл байдаг. За тэр дундаас нь би өнөөдөр агаарын йогыг илүү онцлоё гэж бодлоо. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орж агаарын йогтой танилццгаая. За тэгэхээр би өнөөдрийн хичээлийг орох холон багштайгаа уулзаад байна. Та өөрийнхөө талаар болон байгууллагынхаа талаар сайхан танилцуулбал. За сайн байна уу? Намайг Хулан гэдэг. За бидээ йога рүүмд багшилдаг. Манай йогийн төв маань 5 сард үйл ажиллагаагаа эхлээд одоо үйл ажиллагаа гэсэн шинэхэн йогийн төв байгаа. Тэгээд бүгдээрээ мэргэжлийн туршлагатай багш нар ажилладаг. За тэгээ манай төв дээр маань нурууны йог, газрын йог, агаарын йог, пилатес гэд хослсон жирэмсний йог гэд йогийн төрлүүд бол байдаг. Багшийн хувьд гэхлээр би бол агаарын йог, газрын йог, пилатес гэд хослоод хичээлээ ордог. За тэгэхээр багшаа маш олон төрлийн йогийн тэгэхээр багшаа маш олон төрлийн йог байдаг юм байна. Тэгэхээр би яг өөртөө тохирсон йогийн төрлөө яаж сонгож хичээлэх вэ? Ерөнхийдөө яг хүний хэрэгцээ гэж байдаг, хэрэгцээ, хүсэл зорилго гэж байдаг. Тэрийг хамгийн гол нь олох. За тэгээд мэдээж хүн чинь хийх гэж байгаа юмаа эхлээд мэдэж хийх нь хамгийн чухал. За тэгээд юу хийх гэж байгаа вэ? Йог гэж юу илээ гэд эхлээд йогийн төв дээр очоод хамгийн ихний алхам те би йогт явах гэж байгаа бол нэг одоо йогийн газрыг сонгоод гэр нойрхон ч юм уу ямар байдлаар одоо өөр төвтэйхэн байдлаар йогийн газраа сонгоно. За тэгээд хийж үзэн тэгээд хүн өөр төвтэйхэн байрлалыг тухайн хүн өөр төвтэйхэн байрлалаа тухайн дасгалыг хийгээд би энэ өөр мэдэрдэг гэсэн. Тэгэхээр гүн бясалгал хүсэж гинөө тий стресс тайлах бясалгал хүсэж гинөө эсвэл амар амгалан мэдрэгтэй тэр бүгд бясалгалтай орно гэсэн. Эсвэл илүү хүч чадалтай жоохон жин хасахтай жингээ бууруулах зорилготой байна уу гэх мэтчлэн одоо хүнийхээ тухайн зорилго дээр нийцдэг гэсэн. Би өнөөдрийн байдлаар болохоор агаарын йогийг илүү онцолж авч үзье гэж бодсон. За ягаад гэх юм бол ер нь өөртөө өмнө агаарын йогоор ерөөсөө хичээлж үзэж байгаагүй. За тэгээд агаарын йогоор хичээлж байгаа хүмүүсийг харангуут нэлийн тийм хүч хөдөлмөр шаарддаг юм шиг санагдсан. За тэгээд дээрэс нь агаарын йог хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлт юм бол? Тийм. Агаарын йогыг ингээд ерөнхийдөө харахад ингээд хүмүүс би чадахгүй байхдаа ингээд жоохон хэцүү байхдаа гэд тиймэрхүү байдалтай тэг анхудаа хийж байгаа юм чинь чадахгүй болов гэсэн ерөнхийдөө хүмүүсийн ихэнх хандлага тийм байдаг. Тэгээд ирээд хийгээд үзэхэд агаарын йог маань ихвчлэн за нэг 80% нь ингээд газар яг үндсэн йогийн байрлал, уламжлалт йогийн байрлалуудыг одоо даавтай хамт, даавны хөдөлгөөнтэй хамт илүү биеийн одоо нарийн булчингуудыг илүү хөгжүүлж хийдэг тийм йогийн урсгал байхгүй. Одоо йогийн одоо орчин үеийн төрөлтөд орно гэсэн үг. Агаарын йогийн аж тус нь хэрэг нурууд бол маш сайн. За стресс тайлна. Тэгээд агаарын даавуутай ажиллахад илүү нөгөө хүний нарийн булчингууд илүү хөгждөг. Одоо нарийн булчингууд те гар эмэгтэй хүмүүс ялангуяа гарын хүч нэлээд сул байдаг. Тэгээ гарын хүч сайжирна. За хөл гарын хүч зэрэг ерөнхийдөө биеийн бүх одоо хүч маань зэрэг одоо маш гоё хүчтэй, тэнцвэртэй, тэгээ анхаарал төвлөрөлттэй биеийн эрүүл мэндийн талаас гэх юм бол гоё стресс тайлна те цусны эргэлт сайжирна гэх мэтлэн одоо маш олон давуу талууд байдаг. Тэгэхээр би анх удаага өнөөдөр агаарын йогоор хичээлэх гэж байгаа. Тэгэхээр би хамгийн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ? Хамгийн эхлээд багштаа маш их итгэрэл гэж хүсэж байна. Хамгийн гол нь тийм багш нь бол зааварчилгааг ерөнхийдөө аягүй сайн ингээд өөрөө эхлээд хийж үзүүлээд дараа нь ингээд одоо хийж үзүүлсэн дараа хийхэд илүү амар төхөн байна те. Тэгээд хоёрдугаарт аюулгүй байдал маш чухал. Тэгээ багш нь мэдээж за даав руу гараарай ч юм уу даавнаас байрлаа ингээд ерөнхийдөө жоон даавтай харьцсан үйлдэлд хэлэхэд хамгийн гол нь багшийн одоо зааварчилгааг маш сайн сонсон. Тэгээд багшийн ганц хэлдэг үг байдаг. Хэдий багш нь ингээд зааварчилгаа өгч байгаа ч гэсэн өөрөө бид нар өөрийнхөө биетэй ажиллаж байгаа учраас те яг өөрийнхөө хөл гарыг за даав руу гаргаад өргөж гинөө. За эсвэл хоошоо би даавнаасаа бариад зуурж гинөө. Тэр болгонд өөрийнхөө ажиллаж байгаа булчингуудаа хамгийн ихээ мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй багш нь ганцхан гараа өргөө даавнаасаа бариараа хөдөө бариад ингэрэй гэж яхад багшийнхаа яриагаар ганц нөгөө хийж байгаа хөдөлгөөний ингээ ухамсараа хийгээд биеэрээ ерөөсө булчингуудаа мэдрэхгүй бол тэнд ингээд одоо унах ч юм уу те одоо янз бүрийн одоо эрсдлүүд үүсэх боломжтой. Тэгэхээр хамгийн ихэнд багшаа нь боддог юм аюулгүй байдлыг нэгдүгээр тавина. Тэгээд хоёрдугаар багштай итгэн айцаа даван туулах одоо иймэрхүү зүйлс ихэнд байж тэгээд хамтдаа гоё өөр дээрээ илүү гоё ажиллаад илүү гоё
Тэгээд одоо хамгийн онцлог байдгаараа нуруунд маш ач тустай. Нуруунаас бид нэр ингээд одоо даваанаасаа дүүжлэхээр нуруу маань газар уруу маш гой сундаг. Бид нар уруу байрлал ордог даваатай. Тэгэхээр тийм нуруу маань газрын уруу одоо татцлын хүчний эсрэг газрын уруу нуруугаа сунгачна гэсэн. Тэгэхээр нурууны булчингууд сул ингээд нурууны үеийн мөчөнд нуруунд бол эрүүл талаасаа маш сайн. Тэгэхээр удаан хугацаагаар компьютерийн ард ч юм уу оффист ажилладаг хүмүүс илүү тохиромжтой байх нь. Яг зөв. За тэгвэл хоёулаа тасалгараагаа олох. За тэгээ. За. Анхаарлыг хамрын үзүүл авчраад амьсгал дээр анхаарлаа авчрая. Мөрөөрөө таараа зураад мөрөө судлаа. Нурууныхаа уйнуудыг уйнээс уйн дээгүүр байрлуулад нуруугаараа зэх зулаан оройгоор тааз руу дээшээ тэмүүлээ. Гарын алгаа өвдгөн дээрээ дээш харуулж байрлуулад гарын алгаар ахаарыг мэдрээд хамраараа гүнзгий амьсгал аваад хамраараа удаанаар гаргая. Эрхийн уруу 7 ор хуруу хоёрыг нийлүүлээд өөрийгөө хорой ертөнцтэй нэгтгэж төсөөлөд эрүүл саруул амьд оршиж байгаадаа чин сэтгэлээс талархъя. Элдв стресс, сөрөг бодлууд, айдас түгшүүр, уур бухимдлыг бүгдийг нь өөрөөсөө холдон явуулаад өөртөө байгаа бүхий сайн сайхан зүйлс дээр анхаарлаа авчрая. Нүрийнхаа булчингуудыг судлаад завжиндаа багахан инээмсэглэл тодруулаад хөмсгөө зангидсан болсуулаад яг одоо байгаа өөр дээрээ анхаарлаа бүрэн авчрая. Амьсгал нь хэвийн, зүрхний цогцолт нь хэвийн жигд байгааг ажиглаад жоохон зохиод аажаад нүдэнэ. Мөрөөрөө тойроо зураад мөрөө судлаа. Амьсгал аваад гарахдаа баруун тийшээ налан буугаад нүдээ зөөлөн ансан юмдээ хийж болно. Биеийн хүзүүний зүүн талаар ирэх сунгалтыг мэдрээд амьсгал аваад өвдөө ирлээ. Амьсгалаа гаргаад зүүн талдаа налан буув. Зүүн мөрийг зүүн чигтээ ойртуулад хүзүүний баруун талаар ирэх сунгалтыг мэдрээд амьсгал аваад өвдөө ирлээ. Амьсгалаа гаргаад эрүү юм рүүгээ хүзүүний арын сунгалтыг мэдрээд амьсгал аваад өвдөө ирлээ. Амьсгалаа гаргаад эрүүгээ дээш өргөөд бамбаа булчирхааныхаа сунгалтыг нэмэгдүүлээ.
хайжмаар толгоо төвдөө ирлээ хайж жоохон мэдэнэгээд. За ингээд явслаар бид ингээ хаалт үсгээд ингээд явсан нуруугаа бүгтийгөө те толгоо ерөөсөө ингээд сонголт хэрэг бид нар толгоогоо ингээд хүрэх гэдэг. Тэр нь ерөөсөө чухал биш. Уршаа бүр ингээд ийшээж гарна хүрхгүй хүн байж болно те. Эндээ хүрчин. За намаа эндээ хүрчин. Тэнгүүд нь нуруугаа аль бацаа өвдгөө баазар нуглаа хөвлөө гоёа ойртуулангаа шивтнээсээ барьлаа. За энээсээ баг-багаар өвдгöd нэлээд өгье. Аха. За тэгээ нуруу бүтэхгүй айл болох хөвлөө гоёо ойртуулж ингэж төсөөлье. За энэ дээр барьлаа. За баг-багаар өдрөөр миллиметр ингээ өдөр алга өөрөө баг-багаар сунгалтан сайжрах учраас ерөөсөө тэрэн дээр санаа зовхон байхгүй. За явлаа. За болж байгаа нуршаа сунлаа. За уршаа сунсан юм дээр барь. Сонголт ирж байгаа газараа гүнзгий амьсгалаад аль болох хөлмөгээ тэлгээд үзье. Хөлийн арын сонголтыг мэдрэнгээ. Сайн мэн. За тэгээд гүнзгий хамраараа амьсгал аваад хамраараа амьсгалаа гаргана. Амьсгалаа ерөөсөө мартахгүй. Сонголт ирэх тоолно. Яаралгүй амьсгалаа авч гаргаад. За жоохон буцлаа амьсгал авлаа. Дийлөө. За эндээс урагшин төрлөө амьсгал аваад урагшаа түрээд сууц ээж нэгээд. Жоохон толгоо дотоош нь унжуулад. Гүнзгий амьсгалаад. За эндээс нурууныхаа үеийнүүдээр жоохон дийлөө. За хөвлий байн идэвхтэй. Хилийгээ сул биш, хөвлийгээ чангалаад амьсгал авлаа гаргалаа. Гарын хүч шаардна. Даунасаа саахангаа амьсгал аваад гарахтаа хоошоо гидэж өгч. Гарын хүчээ мэдэрч сайн байна. Буцлаа. Тахаа нуглаа, татаад өнгөлөө. Амьсгалаа авлаа. Уршаа сууц ээж нээлээ. Гүнзгий амьсгалаад. Амьсгалаа гаргалаа. Нурууныхаа үеийнүүдээр ахар сүүлнээс ихсүүлээд нурууныхаа үеийнүүдээр нэг нэгээр нь босгож ийнэ төсөөлөөд өндөлөө. За хаашаа дахиад батлаа амьсгал аваад гаргая. За суулаа амьсгал аваад урагшаа түрээ. За одоо баруун тал руу амьсгал аваад гаргая. Яг зөв баруун тал руугаа. Сайн байна. За би зүүн талаар сонголт ирж байна те. Амьсгал аваад урагшлаа. Амьсгалаа гаргалаа зүүн тал руугаа сууна. Сайн байна. Баг-багаар давгаа мэдрэн бие мэдрэн. Тэгээ өөрөө мэдрэмжээ маш гой хөгжүүлнэсөө. За төвдөө ирлээ. Нурууны ахар сүлнээс ихсдээд нурууныхаа үеийнүүдээр айж хуундий. Огцон босгоор нуруу нь яг зөв. Нурууныхаа үеэ мэдрээд өндийгүүд басна гэсэн. За сайн байна. За эндээсээ үлмид тулаад өвдгөө аваад үлмид тулаад өвдгөө авч. За өндийгүүд давгаа тавилаа. Давгаа тавиад. За яг мөрний харалтаа давгаа атглаа. Мөрний хэмжээтэй. За эндээс хөлөндөө ташааны хэмжээний зай аваад хөлийнхөө номыг мэдрээд. За баг зэрэг өвдгөө нугалчээ. За эндээс зогсоо байрлалаас бүгдээрээ үнэ мөр явах чинь. Нуруугаар шин сунгасан амьсгал аваад нуруугаараа хотойл. Хэрэг айл бол таазантэй шөөр. Амьсгалаа гаргалаа. Хүйсийг нуруулаа ойртуулаа. Дал руугаа сууна. Муурын сүнэлт. Амьсгал аваад нуруугаар хотойл. Амьсгалаа гаргаад дал руугаа сууна. Сүүлийн удаа амьсгал аваад нуруугаар хотойл. Нурууныхаа үеийнүүдээ мэдрээ. Амьсгалаа гаргалаа. Дал руугаа сунаад нурууны үеийнүүд дээр орон зай өсч байгаа мэдрээ. За одоо айж жоохон өвдгөө тэнэлгээд нурууныхаа ахар сүүлнээсээ экслээд өндийл. Огцом өндийг өгөө юм те. Дал уутлах техник. Давгаа далан дээр уутлана. Далан дээр уутлаад ерөнхийдөө биеийн булчингуудаа чангалаад. За яг далан дээрээ барьчих. Яг дал хэсэгтээ бариад эндээ хатгаад ингээд чагталчихна гэсэн үг. Ерөнхийдөө ингээд өвдөг тэнийгээд хоошоо даун дээрээ тогтоод хоошоо налах. За өвдгөө баг зэрэг нугалжээ. Өвдгөө баг зэрэг нуглаад түллээ. За айхан байхгүй даундаа итгээд, багштаа итгээд. За гараа одоо. За энэгээр нуруугаараа аль болох хотоохгүй хичээгээд хэвлэн булчингаа чангалчээ. Сайн байна. За одоо эндээс өвдөг нуглалаа. Өвдөг нуглаад урагшаа давтагаа урагшаа явах гэж байгаа. Хэвлэн булчингаа чангалаад биеийн бүх бүсчийн идэвхтэй. За урагшаа гараа сайхан сунгаад өг. Гараа сунгаад хүлээ үлмээр үжигээд. За намаа болохоор одоо энэ дээр нуруунд хэр чангарч байна.
чангаж байгаа юм шиг. Харин тийм болохоор намаалгаар ингээд хөвлийн булчингаа чангалаагүй хөвлөөс болохоор анх удаа хийж байгаа болохоор аргагүй те. Тэгээд ингээд яг ингээд анх удаа хийж байгаа хүмүүс тийм алдаа гардаг. Ингээд нурууны булчингаа чангалаад ингээд нурууны булчингууд чангарааддаг. За энэ дэр болохоор ерөнхийдөө нөгөө банц барьж байгаа юм шиг давгаа мэдрэнгээ урагшаа ингээд одоо бүх үлмэр хөлийн уулнаас эхлээд үлмэр жийж өгч байгаа. Хөлийн хуруунуудын булчингаас эхлээд бүх булчин идэвхтэй ажиллаад хэвлээ чанга гарын үзүүрлээ сунж байгаа. За амьсгал авлаа. Өвдөг нуглаад хоошо. Гарын үзүүрлөө хөлийн үзүүрээс гарын үзүүр хүртэл сунэ. Амьсгалаа гаргалаа. Өвдөг нуграад үлмээ дээр тоглолт явж байна те. Үлмэр үжийлээ. Сайн байна. За аль болох өвцгөө жоохон буулгаж өгөө. Өвцгөө жоохон буулгаад хэвлэгээ чангалаа. Баан зарж яг зөв. За сайн байна. За буцаад төвдөө ирлээ. За хоошо төвдөө ирлээ. Даавнасаа барьч. Даавнасаа бариад за бүгдээрээ сандал байрал руу яг сандал дээр сууж байгаа юм шиг урагшаа халахад ир. За даавнасаа барингаа бүгдээрээ таазаа мэдрээ. Ташаага мэдрээ. Баруун тишээ. Баруун. За зөвхөн ташаагаараа явж өгье. Төвдөө ирлээ. Зүүн тишээ. Буцлаа. За жоохон урагшилчгаа сандал дээр сууж байгаа юм шиг шилбэн айл болох ингээд шулуунаараа босоо орж ирээд тэгээ хөлөндөө яг ташааныгаа бидний ташаа ямар хэмжээтэй яг өөрийнхөө ташааны хэмжээг аваад хөлөө жоохон ташааны хэмжээтэй задлж. Хоёр хөлөө жоохон яг ташааныгаа хэмжээтэй жоохон задлаад. За баруун тишээ таазаа удлуулаа. Баруун амьсгалаа төвдөө ирлээ амьсгалаа гаргаад зүүн. Таазаа жоохон хөдөлгөөд. Хоёр тиш нь за яарах юм байхгүй жоохон таазаа шидэж байгаа гэсэн амьсгал авлаа. Амьсгалаа гаргалаа. За эндээс бар уулын өвдөг нуглаад урагшин жийлээ. 1 оппа. Өргөлөө. Амьсгал авлаа, гаргалаа. 2 амьсгал авлаа, гаргалаа. 3. За эндээс хөлөө бариад авъя. Тэнцвэрээ хадгалж агаад за хөлийнхөө аль боломжтой хэсгээс нь бариад баг өвдөг тэнэглэн мэдээж хөлийн арга хойлын чанга байгаа учраас өвдөг нугаарч ингэж орж ирж байгаа тийм болохоор аль болох хөлийн гоёг артлаад баг нүрлэгөө артлаад за тэг хөлийн харын сонголтыг сайн байна. Яг тэгэд яарах юм байхгүй гүнзгий амьсгалаад барь айчхан хөлөө тавилаа. Хөлөө тавиад за шууд хоошо. Баруун хөл буугаад нортонгоор орж ирж. Даавнасаа барьлаа. За шилбэнд босоо баруун уулын хойно тулсан баруун уулын айл болох өвдгийг тэнэлгээд за эндээс зүүн гараараа даавнасаа атгаад баруун гараа даавнасаа салгалаа. За эндээ мушглаа. Баруун гар хөлний хажуу дээрээ цэж эргүүлж үжин. Даавнасаа гараа тавихгүйгээр за хөвлийн гой хоёрыг салгаад иш эргүүлж. Сайн. За яаж вэ? За буцлаа. Даавнасаа дүндэлөө. Амьсгал авлаа. Даавнасаа татаад дүндэлөө. Урд хөлийг баг зэрэг хойш нь татлаа. Баруулыг дээшээ өргөлөө. За агаарын даавн дээр пилатесийн таслуудаас давхар яваад орчдөг. За энэ дээр даавгаа мэдрээд гоёцаа даавн тулаад гоё өөргөө мэдрэхийн хажуугаар бас биеийн булчингууд маш гоё чангарч гоё идэвхжиж өгдөг. За эндээс баруун хөл гэж өвлмөд товшээ. Өвлмөд товшоо дээш өргөө. 1. За яг эндээс өвгцөний булчингаа мэдрэнэ гэсэн үг. Буулгалаа. Өргөлөө. Сайн байна. Өргөлөө. Амьсгал авлаа. Буулгалаа. Амьсгалаа гаргаад дээш өргөө. За өвдөө нуглаад нүүрлөө татлаа. За тэрвэрлээ. Өвдөө тэрвэрж байгаа гэсэн өвдөө тэрврээд буцаагаа жийлээ. 1. Өвдөө нуглаад нүүрлөө татлаа. За яарах юм байхгүй. Маш гоё тэнцвэр олоод амьсгалаа гаргая. Удаанаар. Эсвэл даавнасаа барьчих. Даавнасаа бариад хийж олно. Тэгээд тэнцвэр хадгалахын тулд зүүн хөлийн өвдгөө баг зэрэг за тогтцоо хөлийн өвдгөө баг зэрэг нуглаад ороод ир. Баг зэрэг нуглаад эхэндээ хийдэг. За энэгээр илүү гоё тэнцвэрээ мэдрээд явандаа өвдгөөд нийлээд хийнэ гэсэн. За боллоо. За өвдгөөнийг тэрвэрлээ. Жийлээ. Амьсгалаа гаргая. За гоё өөртөө ихтэй. Хөлөө жоохон дээш нөрөөд. За одоо даавга хөлөө буулахгүй за даавга задлаа. Даавга задлаад урагшин даавга төрлөө. Яарах юм байхгүй. За одоо яг өөр төр анхаарлаа аваад өөрөө мутах яг өөр төр анхаарлаа авчир. Тэнцвэрээ олоод. За одоо хоёр даавга 100 гараараа атгаад бүгдээ хагас сарлаа орё. Хагас сарлаа орж ин. За баруун гарыг даавтайгаа бариад. За тэнцвэрээ хадгалж агаад ташаагаас сөхөж өгнө. Ташаагаас өглөө. Сайн байна. Үлмэр гоё жий гэдэг.
Шаруугаа сөхөөд. За буулаа. Маш сайн. За эндээсээ баруун үлээ даавн дотор оруулж. Баруун үлийн шагаагаар даавн дотор оруулаад. За тэгээд аль болох өвтгөө баг багаар тэнэлэхэд ерөнхийдөө хөлөө өргөхөд за өвтг тэнийгээд жоон хөл өргөхдөггүй байгаад хөл жоохон хөлийн хүч суулна гэсэн. Тэгэхээр бид нэр яг ингээ йог хийж байгаа үедээ өөр дөрөө бүрэн анхаарад өөрийнхөө аль хэсэг ажилуулаагүй байна гэдгээ ерөнхийдөө маш сайн мэдрээд өөртөө ажиллаад явдаг. За эндээс урагшаа сууны. Хоёр гарыг дээш өргөлөө, амьсгал аваад гаргалаа урагшаа сууны. Хөлийн арын сонголтыг мэдрээд за анх хийж байгаа айцтай байвал даавнасаа бариад үндэлээ. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргаад даавн дотор оруулаад за дахиад нэг сум. Урагшаа хийлээ гоёгаар тул. Гүнзгий амьсгалаад яарах юм байхгүй үндэлээ. За зүүн хөл дээр маш сайн ажиллана. Яг өөр дээр анхаарлаа авчихгүй бол мэдээж ингээд тэнцвэр аяг шаарддаг агарын дагавтай. Зөвл ямар ч тэнцвэргүй юм шиг санагдчих. Харин тий. Анх хийж байгаа болохоор нөгөө нэг энэ багш нь уйлсан шүү дээ. Энэ даав чинь ингээд байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор маш их нөгөө тэнцвэр тий хүч чадал бүх юмыг гоё хослуулж өгдөг гэх тий. За тэгээ ерөнхийдөө нэг ихтэй хичээл дээр бол ер нь анх удаа хийж байгаа хүмүүс бүгд л яг иймэрхүү мэдрэмжтэй байдаг. Өө багшаа өстой тэнцвэргүй юм байна. Өстой яаж юм хэцүү юм бэ гэдэг. Тэгээд 2-р 3-р ингээд хичээл эхлэх гэсэн ерөнхийдөө нэг сард 12 оролт байдаг. Тэр 12 оролтоо ерөнхийдөө багшаахаа бүх ингээд урсгалыг ингээд одоо яг хийдэг юмуудыг ерөнхийдөө мэдээд гоё айцаа даван тулаад өөртөө илүү гоё ихтэй болдог. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө голж болохгүй. Хамгийн гол нь өөртөө ихтэй, гоё өөртөө зориулаад хийх нь хамгийн чухал. За тэгээд 2 гараа. За даавнасаа барьч. Даавнасаа барьлаа. За бүгдээрээ мартангоор явъя. Өвдөг нугалаад. Ерөнхийдөө агарын даав маань агарын йог маань газарт хийдэг одоо уламжлал йог гэдэг тийм. Одоо газрын йогийн одоо үндсэн байрлалууд дээр суурилсан байдаг агарын бүх одоо таслууд маань. За тэгээд зарим дасгалын илүү хөнгөвчлөх юм уу хэлбэрчлээд даавтайгаа ингэж хийх явдаг гэсэн. За үлмигээ жигээд урагшаа мартангоор оръё. Зүүн хөлний үлмий дээр өндөр баслаа. Амьсгал аваад гарахтаа урагшаа түрээ. За зүүн хөлний үлмээрөө санжиж өгөөд хоошоо нэг гэдийж үзье. Татаад буцлаа. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргаад урагшаа дахиад нэг төрлийн үлмий дээр өндөр амьсгал аваад гаргая. Урагшаа гойны урдуур ирж байгаа сонголтыг мэдрээд суулаа. За хоошоо гэдээ. Даавга татаад буцаад үндэлээ. За зүүн хөл маань эргээд дайчин хоёр руу орчээ. Дайчин хоёр руу орлоо. За агарын даавтай сонголтын дасгалууд маш их явдаг. За эндээс одоо гойны одоо ийшээ амьсгал за дайчин хоёр руу шилжсэн. Амьсгал аваад хоёр гарыг дээшээ өргөе. За яг тэнцвэрээ олоод амьсгал аваад гарахтаа хажууд ишээ дард суuna гэсэн. А гойны дотор талаар сунж ин тэ. Амьсгалаад амьсгал авлаа хоёр гарыг дээш өргөөд буцлаа. За үлмигээ жоохон жигээд хөлөө гой чагтлаад илүү гой тэнцвэрээ мэдрээд амьсгалаа гаргая. За урагшаа жоохон суугаад. Орлоо. За даавн дотор орч. Даавн дотор ороод. За хөлнийхээ урдуур гар оруулж. Хөлнийхээ урдуур гар оруулаад толгоо жоохон унжуулаад. За гараад толгой дээр даавуулж явуулж үзье. Толгой дээр даавуулаад гүнзгий амьсгалаад толгой дээр сунж гарын үзүүлдэг бай. 100 гараа тэнэлгээд дээшээ. 100 гараа дээшээ. За одоо буцаад айцтай бол даавнасаа бариад. За намаа анх удаа хийж байгаа юм даавнасаа бариад үндгээ өгсөн. За цааш нь явна гарах асуудал маш сайн байна. За шагаар руу оруулаад. Шагаар руу оруулаад. За суулт явах чинь. За энэ дээр суултан дээр маань анхаарах зүйл нь ерөнхийдөө нөгөө хүмүүс анх удаа хийхдээ өвдөг нь ингэж үлмийнээсээ давж хийх гэдэг. Давж хийхгүйгээр яг өвдөг үлмийн хоёр яг нэг шугамд иржээж өгз рүүгээ илүү хоошоо сайн суух боломжтой байдаг гэсэн. За тэгээд энэ суулт маань гойны дотор талын одоо сонголтыг сайжруулна. Сууж босч байгаа хөлний маань өвзөг болон одоо хөл гуй шилтний булчингууд маань чангардаг гэсэн. Тэгээд гол нь яг ингээд агарын йог бай, газрын йог бай те яг йог хийж байхдаа гол нь би юу хийж байгаа лээгээд хийж байгаа зүйлийнхаа гоё үр дүн
ач тусын илүү бодох юм бол илүү үр дүнтэй байдаг. За суулаа. Амьсгал авлаа. 2 гарыг дээшээ өргөлөө. Амьсгалаа гаргаад суулаа. Хаашаа сайн өвчрөгөө өвдөг үлмээс авахгүйгээр за амьсгалаа гаргаад өндөөлөө. Суултан дээр амьсгал авч суугаад амьсгалаа гаргаад өндөөлөө. За амьсгал аваад суулаа. Яархан байхгүй удаан үзээ мэдрээд суулаа. Амьсгалаа гаргаад өндөөлөө. Удаанаар түрээд амьсгалаа гаргаад басна. За 2 гарын голд хүлэн хөлөө хоош инжээлээ. Жигээ доош харсан нохоор оржно. За нэг хөл даавуутай тий. Нэг хөл даавуутай 3 үлснээр доош харсан нохоор. За гарын 13-аас сайтар салгаад гарнаас яг мөрний хэмжээтэй. За эндээс гарын алгараа сайтар газар хөдлөхөж өгнөс суг цээжээ сайхан нээгээд. За энэ дэр хоёулын хөлийн ар чанга байгаа учраас өвдгөө баг зэрэг нуглаад үлмэрөө шилжээд ороод ирнэ. Сайн маань ингэж нуруу маань ингэж мөхтөж тэндээ үлдэхгүй байх тий. Илүү хөвлөг гоё ойртоод ирж байна. Суг цээж маш гоё нэгдэж байгаа. За эндээс банз руу орлоо. Банз руу ороод өвдөг нугал. За үлмэд. За 100 хөлийг үлмэд тулаад өргөнө. 1 буулгалаа. 2. За яг энэ тасгалыг хийхэд ерөнхийдөө банзнаас бид нар хэвлэн булчингаа чангалаад байгаа. Тэгэхээр хэвлэн булчингаа маш сайн чангална. Яг банз барьж байгаа юм шиг баруун даваатаа тулж байгаа энэ хөл маань бас ингээд бие өргөж байгаа штэ. Тэгэхээр энэ баруун хөлний бас булчингууд маш гоё идэвхтэй байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бие багш нөгөө сая хэлсэн. За гараар газар тулж байгаа даав хөлтэй байгаа үед айл булчин маань ажиллаж ингээд яг өөр дээр гоё анхаарлаа хандуулж илүү үр дүнтэй хийх боломжтой гэсэн тий. За гарын 13-ны гар хуруу хөлний тавилтаас өрнө эхэлдэг. За тэгээ гарын 13-аас сайтар салгаад яг мөрний харалтаа ингээд тэнцвэртэй барьчихна гэсэн. За хэрэг гар нь ингээ урагшаа ч юм уу те зарим хүмүүс нэг тэр мэрэг анзаарахгүй за багш таавндаа хөлөө хий гэсэн чигээ хийжээд гар хөл нэн тэндээ явж яадаг ингээ байж байл тэнцвэр угаасаа яасан ч хэцүү те. Тэр хамгийн эхлээд нөгөө бэлдэх байрлал. За тэгээ гар хөл маань хаана байх хэвээр хаана байж илүү тэнцвэртэй тулгууртай байхаа гэдэг мэдэрнэ. За бүгдээрээ банз руу оръё. За банзнаас 5 удаа хөлөө өргөе. Хэвлэн булчингаа чангалъя. За өргөлөө хөлмөжигээд 1 буулгалаа. 2 хэвлэн булчингаа чангалъя сайн байна. Буулгалаа 5 удаа. 3 буулгалаа. 4 буулгалаа. 5. За доош харсан баха. Гүнзгий амьсгалээ сууц ээж гинэхэд. Гарын алгараа матрасыг сайтар дэлгэж өгөөд за буцаад банз руу орлоо. Банз руу ороод өвдөг буулаа. Өвдөг буугаад 8 цэг рүү оръё. Амьсгал аваад гаргая. Хойгол бол хавруулаа ойртуулаад буцаад эрүү газар төрлөө. Буцаад өндөөлөө. Амьсгал аваад гаргадаа хоош өсгөр сууж. За буцлаа. Буцаад үлмэд талаад өвдөг авлаа доош харсан нохоо. За эндээс жоохон 20 гарын гол руу хараад хөнгөн зүүлээ өсрээд 20 гарын голд хүрээд амьсгал авлаа гарлаа. За гарын үзүүрлөө шилжлээ. Жоохон өндийгөө. За тэнцвэр адлаад жоохон өндийгөө бас. Маш сайн байна. За урагшаа харлаа 2 гараа дээш өргөлөө. Амьсгал аваад гарахтаа хоошоо суул азуу үлэн дээр сууж өгч. Сайн байна. За хөлийн хүчөө мэдрээд булчингуудаа мэдрээд өндөөлөө. Яархан байхгүй 2 гарыг дээш өргөе. Амьсгал аваад гарахлаа хоошоо суулаа. Сайн байна багаар. Яархан байхгүй шүү. Яг ингэдэг. Одоо багш нь хичээл орж байхдаа ингээд та нарыг харах гад ингээд хэр хийж байгааг харах гад ингээд жоохон ингээд ерөөдөө анхаарал сарнаа тэнцвэр алддаг. Яг тэр шиг бид нэр ерөөсөө хичээлээ дасгалаа хийж байгаа хичээлийн 60 минутын хугацаанд яг өөр дээрээ л анхаарлаа авчирна. Өөр илүү одоо юм бодох байх нь шүү дээ. Тэгжээж илүү тэнцвэртэй бүр ойлгож хийнэ гэсэн үг. За амьсгал авлаа 2 гарыг дээш өргөлөө. Амьсгалаа гаргая. Сайн байна. Буцлаа. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргая. За буцлаа өндөөлөө. Аднаа уртлын юу диффузер нүүн унтраач тийм үү? Юугаа. За эндээсээ даавга барьж агаад бүгд бүжигчин рүү оръё. За даавнаасаа бариад аль даавгаараа баруун үлийг өргөж байгаа гэсэн үг.
За энэ дэр мэдээж тэнцвэр шаарддаг учраас анх хийж байгаа хүмүүс маань баг зэрэг өвдгөө нуглаад даавтагаа хөлөө өргөлөө. Аха. Баагаар. За энэ дэр даавнасаа барьж хөлөө өргөж байгаа цээжээ жоохон урагшин унгагаад ороод ирнэ гэсэн. Яаж ин? Явдаг. Харин Би нэг очроо алахгүй баагаар. Нөлөө буруу тавьсан юм байна. Анх удаа хийж байгаа болохоор тгий санагдчих магадгүй. Нэг хөлн даавтагаа тэгээд нөгөө тэнцвэр нь бас ягаад те. За эндээсээ баагаар хөлөө өргөл амьсгал авлаа. Яг урагшаа жоохон цээж унгааж өгнө. Дараа дээшлүүлж байна. Өөрт нь яг яаж хөлөө өргөвөл болж гэнэ гэдэг яг мэдрэмж айгүйх шаарддаг агаарын даваа. Гол нөгөө багшийн зааварчилгаанаас илүү бас өөрөө мэдрэх бас жоохон тийм мэдрэмжүүд байгаад. За явъя. За өвдөг нуглаа. Өвдөг нуглаад за өвдөг нуглахгүй хийсэн ч болно тий. За эндээсээ даавгаараа ингээ хөлөө татж байгаа. Гэтэ бид нэр эндээ ч ирж болно. Яг хаан сонголт маань ирж тэндэл барина. Цээжээ гэтэ жоохон унгааж өгнө. За 8 явъя. Даавнасаа бариад жоохон цээж унгаад ингээ өргөд үзье. Сайн мань болж штэ. Наанасаа баагаар ахиулаад. Заавал нэг хичээл эхний өдрөө бүр амар тултан дээш нь өргөн гэсэн байхгүй штэ тий. За явлаа. Жоох. За ганц зурч явах 3 секунд барь. 5 4 3 жоохон буцлаа. За айчхан хөлөө авч. За даавхаа голоос бариад ингээ даавгаа ирчилж байгаа. Тэгснэ. Даавгаа голоос нь бариад толгой дээгүүрээ барьчих ингээд. Даавн дотроо орж амрах чинь маш гоё газраас хүндэрсэн гоё тийм мэдрэмжийг аавна. За тэгснэ эрхийн уруу гадна л та 4 уруу дотор л та. Тэмүүлээ мөрнийхөө хэмжээтэй ингээ даавгаа дэлгэчихнэ. Яг мөрнийхөө хэмжээтэй. Тэг жоохон даав руу хашаа ортчих. Яг яг мөрнийхөө хэмжээтэй баруун мөрөө удлаа. Баруун мөрөө удалчих. Аха. Баруун мөрөө удлаа багш нар гэж. Баруун мөрөө ингээ за баруун мөрөө ингээ оруулчлаа. Аха. Эхлээд баруун мөрөө удал. Эхлээд мөрөө ингээ оруулчих. Даавгаа ингээ барьсан байгаа штэ. Эхлээд мөрөө ингээ оруулчих. Тэгснэ гараа хоош инжийлээ. Тэгээд баруун мөрөө салахгүйгээр зүүн мөрөө оруулчих чинь. Тэгээд хоош инжийлээ. Даавныхаа доор хүрээ. Аха. Баруун мөрөө барьлаа. За багш нь үлээд атгаад. За эхлээд ингээд нөгөө мөрнийхөө хэмжээтэй даавгаа барьсан байгаа штэ. Яг мөрөн дээр даавгаа бариад даавгаа тэлээд ингээ эрх өрөө гадна л та дөрөв дотор л та ингээ барьчихж байгаа. Эрх өрөө гадна л та. Аха. Алгаа гадагшнаар эрх өрөө гадна л та ингэж байрлана гэсэн үг. За ингэж за одоо доош баруун мөрөө удлаа. Баруун мөрөө удлаад одоо яашаа гараад явуулчих. Аха хоош инжигээд явуулчих. Гараа. За мөрөө дараад хажуунаас эндээсээ барьлаа. За даавнхаа хажууд за сайн найдвартай бариад. За одоо зүүн мөрөө оруулаад. Аха зүүн мөрөө оруулаад гараа хоош нь явуулъя. За эндээсээ зөөр ингээд дарчна гэсэн үг тий. Даавргаа за хажуунаас нь дарцсан 2 мөр маань уудлагдсан. За 2 мөрөө уудлсан. Аюулгүй байдлыг ер нь нэгдүгээр тавина. За тэгээ хоошоо даавнхаа гол дээрээ нэг алхачих. Даавргаа хоошоо алхлаа. За анх удаа орж байгаа. Ерөнхийдөө одоо энэ дээр хөлн дээрээ жигээд хоошоо ингээ бүтэн эргэж орох юм. Барах юм болоо та. За ингэж орно гэсэн үг. За эхлээд багш нь хийж үзүүлнэ харж байгаа. За мөрөө удлаа. Нөгөө мөрөө удлаад барьлаа. За эндээсээ бүгдээрээ эргэлээ. За 1 2 3 баруун хөлөөр өргөөл. За савлаа. Хоошоо эргээд даун дотор ингээ орчихно гэсэн. Сууд яач. За эндээсээ орно. За. Тэгэхээр анх удаа хийж байгаа учраас за мөрөө дэвш босхгүй шүү. За буцаа мөрөө дарч. Мөрөө амар хэцүү гэж юусаа бодоогүй шүү. За ингээд мөн үү? Аха. За батлаа. Адангижаад ирэх юм уу? Урагшаана мөрөө хойлоо уутлаа. Мөрөн ингээд барьчаар хойлоо ингээ мөрөө салгачаад байгаа байхгүй юу? Мөрөө уутлаад тэгээ гараа хоош нь ингэж яаж оруулж өгч байгаа. Эхнээс нь заагаад өчлөх гэж шүү. Харин тий. За ёо. Толгой дээгүүрээ давуулаад эрхээ өрөө гадна л та. За яг мөрнийхөө харалтаа яг багшаахаа заавраар. За мөрнийхөө харалтаа мөрний хэмжээтэй барьлаа. За толгой дээгүүрээ давуулчих. Тэгснэ баруун мөрөө ингээд тохон нугалсан юмдаа баруун мөрөө оруулчих.
Одоо мөрөн уутлагдсан юм чи гараа хоош нь явууллаа. За одоо зөв явж. Яг зөв. Одоо гараа хоош нь явуулчих. Одоо баруун гараа. Хоош нь явуулаа хажуу талаасаа барьлаа. Яг зөв. Одоо мөрөгтэй гол нь босохгүй баруун мөр уутлагдсан байгаа. Зөв мөрөн орцсон уу? Орцсон. За сайн маань одоо даавнгаа хоёр хажуу талаас барьцсан тий. Эндээсээ бариад. За нэг хөлөө багш таа. Баруун хөл авчраа. За энэ дээрээ тулангаа хоошоо эргэж шүү. За зүүн хөлөө жигээд хоошоо эргэн багшин жоохон туслаад өгнө. Айх юм байхгүй. За хөлөөрөө жигээд дэше өргөлөө. За хөлөө буулга. Хөлөөрөө жоохон жийж өг. Ингээд жоохон хоошоо эргэж байгаа юм шиг тэхгүй хөл бүх биеийн болчиж идэхгүй ээжэж эргэнэ гэж байхгүй шүү дээ. Хөлөөрөө жоохон жигээд өөрөө жоохон тэнцэн. За хөлөөрөө жоохон түлхээд эргүүлнэ гэсэн. Хөлөөрөө жоохон айх юм байхгүй. Хоошоо эргэж байгаа шүү дээ. Энэ хөл дээрээ хоошоо эргэх юм. За амь сул авлаа. За тэгэхээр 1 2 3 сайн байна. Ингээ ороод ирсэн. Гаг байгаа зү. Жоохон л нөгөө айцаад аваад тийм айцтай болохоор айцтай болохоор нөгөө чадахгүй гэсэн юм даа өрөө кодтод байгаа байхгүй. Тэгээд нэг ихний хичээл. За ерөөдөө нэг 2 3 хичээл орцоод ерөнхийдөө гоё даавгаа мэдрээд ирчихээрээ харьцангуй хийх одоо гоё үр дүнтэй хийж эхэлдэг гэсэн. За дөнгөс сая агаарын йогоор хичээлээд дууслаа. Маш тийм хүндрэлтэй. За тэгээд бас дээрэс нь үнэхээр айдтай байлаа. Тэгэхээр хөө ер нь өөртөө итгэх нь илүү зүйтэй юм шиг юм тий агшаа. Би сая нөгөө нэг амар том фактсан та харсан уу? Оруулаа ороход оо. Тий. Ингээ хүн ингээд ер нь дандаа ингээ дээшээгээ ингээ босоогоор явдаг штэ. Тэнгууд ингээ бүр ингээ 360 бараг эргээд ингээ уруу харангууд толгой үнэхээр амар эргээд заяа. Толгой үнэхээр амар эргээд дэрхээр за тий. Тэнгуутаа ингээд зүүн бар нь бол мэдээд байгаа мөртлөө за яг ээшээгаа зөв болов гэ өөртөө эргэлзээд эхэлт юм байна. Ерөнхийдөө уруулуу орсон юм байрлал руу анх удаа орж байгаа бол мэдээж нөгөө тархилуу цусан хүнж авч байгаа учраас нөгөө бие маань нөгөө анх удаа уруур ингээд газрын уруур харж байгаа учраас тийш толгой эргэн дотор муухаарах одоо иймэрхүү одоо юунд бол агаарын явд тэр анх удаа хичээлж байгаа хүмүүс бол илэрдэг. Тэгээд гол нь тэрийг багштаа маш сайн хэлээд тэгээд ерөөдөө нэг 2 3 дахь хичээлээс ч юм уу те 2 дахьаас нь хүний биеийн одоо солилцоо бодис солилцоо өөр учраас тэгээд янз янз за дараагийн бүр 2 дахь хичээлээс бүр харьцуу гайг бодоод ирдэг хүмүүс байгаа. Тэгэхээр тэг хийж байгаа байрлалынхаа ашиг тусыг гоё мэдээд хийх юм бол илүү айдас нь бага байдаг. Тэгээд илүү гоё үр дүнтэй байдаг гэсэн үг. За өнөөдрийн хичээл дээр би ямар алдаа гаргасан бэ? За жоохон шүүмжлэл сонсоё да тий. Шууд сайн байна гэж бол байхгүй. Ерөнхийдөө багш нар нь бол бүр айгу альч бүх төвшний хүмүүс ирж хичээлдэг. За тэгээд бүр анх удаа даавуудаа ирж хичээлж байгаа хүмүүс байна те. Эсвэл бүр ингээд угаасаа йогоор ингээд бүр суурин тавьчихсан. Тэгээд ингээд нэлээд одоо даавуудаа ялаа мацж дэше авирж гарахыг одоо энгийн газар хийж байгаа байдлууд нь нэг тийм хүн цангадахгүй ч юм уу те. Одоо бүхэл төвшөнд хичээлдэг хүмүүс ирдэг учраас багш нь яг тэр хүмүүстэй ингээд тохируулаад яг намайг гэж зориод ирсэн хүмүүс учраас би яг тэр бүхэнд зориулаад ингээд гоё хичээлээ заагаад орчдөг болохоор багш нараас хүнд алдаа гэж ярихыг нэг боддгоо. Яагаад хүмүүс чаддгүй бэ? Ерөнхийдөө бид нар за одоо хүн болгон өөр ингэсэн гоё давуу талуудтай байдаг те. Хүн болгон өөр ингэсэн онцлогтой хийж байгаа ажил, амьдарч байгаа өсөж төрөнсөн орчин гэд бид нар чинь ингээ бүгд ингээ хоорондоо өөр төрлийн хүмүүс. Тэгэхээр бүгдээрээ ээжлэх юм байх хаалгагүй. Нэг нь тэнд ингээ хүлээнгээ дээш сунгаад амар өндөр байхад заавал чи энэ шиг өндөр өргөжөж зүг хийн гэсэн юм юу нь байхгүй. Яг йог хийхин гол одоо утга учир нь хэр хүн өөрөө өөртөө ажиллана. Яг би өнөөдөр ямар төвшөнд байна те. Яг тэр төвшнгөөс л бариад тэр төвшнгөө илүү сайжруулж авахыг гол утга учир байгаа. Тэгэхээр алдаа гэж өөрөө бодоод авах би алдчихлаа. Одоо хин нэгэнд зориулж игээд багш намаа хараад би буруу үедэн чадахгүй байх гээд бүр санаа зовоод тэгээд бие бариадах юм бол бүр хийж чадахгүй. Яг яг тийхгүй одоо тийм байдлыг ерөөсөө ингээ одоо авч хаяад мэдээж би яах гэж байгаа. Бүтэн нэг цагийн хугацаанд би нэг үе зориод өөртөө цаг гаргаад ирээд ингэ хичээлж байгаа тий. Тэгээд тийм чинь би өөртөө хийж байгаа. Би багшд хийж өгөөгүй, тэнд байгаа хүмүүст хийж өгөөгүй. Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө за одоо гаднаасаа бол харагдахгүй сайхан зүйлүүд одоо би дээрх ашиг тус болон хүмүүс дэлхийд даяар маш олон хүмүүс үр дүнгийн одоо мэдэрсэн учраас ингээд дэлхийд даяар түгэнд харахад ингээд өдөр тутмын одоо юугаа болгоод маш олон ингээд төрөлтэй болоод яг маань өгчөөд хүн болгон ашиг тус нөхдөд явж байгаа тий. Тийм болохоор одоо тэр гоё ашиг тусын хүүртээд өөрийнхөө одоо
өдөр тутмын одоо хэв маягаа болгоод одоо явах хэрэгтэй гэж ерөөдөө багш нь зөвлөмөр байна. Тэгээд ерөөсөө өөрийгөө алдаа гэж битгий бодорой. Бид нар анх удаа хийж байгаа учраас чадахгүй байгаа. Тэгээд яагаад чадахгүй байдаг хэр хүмүүс хийж үзээгүй учраас чадахгүй байдаг. Тэгээд мэдээж бүгд хийгээд үзэх юм бол бүгд л чаддаг. Бүгд л адилхан тийм хөдөлж байгаа юм бид нар хийж чаднаа л гэсэн. Бид нэр өдөр тутамдаа дандаа тийм нэг чихрөөсөө хоосон байдаг. Ингээд байнга юм шууган ч юм уу хүний ярь ингээд ерөөсөө чих амардгүй шүү дээ. Тэгээд сая яг хэлэхээс өмнө ингээд бүгдээрээ гой нам гүн болоод намуухан дуу сонсоод ингээ анхаарлаа нүдээ надад анхаарлаа төвлөрүүлсэн чинь цаанаасаа тийм нэх гой тайвшралыг бол мэдэрсэн бэ. Цаана нэг дотоод нэг өөрийгөө нэг тий дотоод өөрлөгөө жоохон ойртоод яг өөрөө яг тэр акшнд л өөрийгөө мэдэрч чадж байгаа зү тий. Яг өглөө босоод орой хүртэл бид нар чинь маш завгүй амьдралын одоо за стресс бол байгаа тий. Тэгэл агуу завгүй амьдралын тулд маш олон үдмэн бодлын дунд амьдарч байдаг. Тийм болохоор яг йогоор хичээлэх нь бид нэр тэр бодлоосоо хэсгийн зурж гисэн холдоод яг гоё өөртөө төвлөрч чаддаг. Тэгэхээр өнөөдрийн хичээлийг заасан багштай маш их баярлалаа. Худан багштай талархлаа. За баярлалаа. Хичээлд маань сонгоод ирээд гоё хичээлж үзээд өөрөөс орсон юмдаас маш баярлалаа. За тэгэхээр өнөөдөр би өөрийгөө бас өөрөөр мэдэрч үзлээ. Өөрийгөө шинээр нээж үзлээ. Өөрийгөө шинээр харж үзлээ. Маш том сорилтыг даасан гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн хичээлийг зааж өгсөн холон багштаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлж ийн үзэгчтэй дараагийн цааш шинэхэн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай.